Иргэд аж ахуйн нэгжүүд барилга барих зөвшөөрөл авахын тулд багадаа 50 хоног зарцуулдаг байсныг цахим болгосноор 3 хоногийн дотор зөвшөөрөл гардаг болжээ. Тэгвэл цаашид барилгын салбарыг энэ мэд чөдөр тушаанаас чөлөөлөх чөлөөлийг хилцүүлэг өнөөдөр боллоо. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг цааш нь ингээд хэвийн доктортой байдлаар үйл ажиллагаа явуулахт нь нөгөө талдаа энэ доктортой үйл ажиллагааг явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг дэмжсэн тэднийхээ чөлөө зөвшөөрөл энэ хүнд суртал байхгүйгээр за авилгал хээл ахуулаа бууруулсан иймэрхүү үр дүн гарах үс хэмжээний өөрчлөлтүүдийг гаргаасаа гэж бол хүсэж байна. Альва бодлогыг харж байхад ер нь цаасан дээр үлдэх нь эндэр дээр үлдэх нь их олон байд юм байна. Олон дарга нараас харж байна. Хамгийн гол нь бодлогыг салбар болгонд үнэхээр нэвтэрч чадж байна уу? Анхан шатны болон дунд шатны нэгжтэй нэвтэрч чадж байна уу гэдэг бол бодлого хэрэгжилтийн гол шалгуур үзүүлэлт байдаг юм байна гэж харж байгаа. Барилгын салбарыг олон зөвшөөрөл хяналтаас чөлөөлөхийн тулд хамгийн эхлээд суурь хуулиас нь өөрчлөх учиртай. Иймээс барилгын тухай хуульд өөрчлөлт оруулж 14 бүлэг 90 зүйлтэйгээр шинжилэн найруулж байна. Барилгын тухай хууль гэдэг бидний үндсэн салбартаа барьж байгаа хууль бол 2016 онд батлагдсан. Өнөөдөр 10 жил шинжилгээгүй ингэж явж байгаа ийм хууль. За одоо 2026 оны 5 сард барилгын хуулийг шинжилж улсын хурлд өргөн барих энэ ажил зохион байгуулагдаж байна. За бид цаашдаа бол энэ барилгын салбарт чөдөр тушаа болоод байгаа энэ олон зөвшөөрлүүдээс хамгийн түрүүнд хасах, чөлөөлөх энэ зөвшөөрлүүдийг бол эхний ээлжинд хийгээд явж байна. Энэ жил барилгын салбарын 100 жилийн тохиож байгаа. Тийм болохоор иж бүрэн цахимжуулалтын системийг нэвтрүүлэхээр бид бас төлөвлөн ажиллаж байгаа. Ер нь бол хүний амарлыг багасгах ёстой. Төрийн оролцоо бас бага байх ёстой. Гэхдээ хариуцлага бол бас өндөр байх ёстой л гэж үзэж байгаа. Цаашид салбар болгонд чөлөөлтийг хийж хэрхэн яаж чөлөөлөх, саа дотор юу байна вэ гэдгийг судалж байна гэлээ. Гэхдээ чөлөөлөх нэрээр хариуцлагыг умартаж болохгүй, зөв тэнцлийг олох хэрэгтэй гэдгийг алтныхын энэ үеэр онцолж байсан юм а.